Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар улсын их хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгаа. Тэгээд энэ ч танилцуулга гарсан байлээ. Танилцуулганаас нэг хэдийн суя гэж бодож байна. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани уул уурхайн биржийн тухай хуулиар 2023 онд 176 орчим захин арилжааг амжилттай хийсэн. 3.1 орчим тэрбум долларын арилжааг 29.4 сая тонн үрсээр энэ арилжаа хийсэн маань. Гэтэл энэ жилийн экспорт валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 1 тэрбум ам долларын үнийн дүнтэй нэг удаагийнх нь 3-5 удаагийн нүүрсний том арилжаа хийнэ гэдэг ингээд зохион байгуулалтанд энэ танилцуулган дээр орж ирсэн маа. Тэгэхээр энэ чинь миний асуулт. Яагаад өмнө 170 гаруй орчим удаагийн захин арилжааг амжилттай зохион байгуулчаад энэ удаадаа бол 3-5 удаагийн нэг удаагийнх нь 1 тэрбум ам долларын үнийн дүнтэй ийм арилжаа зохион байгуулах гэдэг юм бэ? Ийм хит том дүнтэй арилжаа бол зах зээлийн бус уул уурхайн хямд бүтээгдэхүүний гэрээ байх магадлалтай болчиход байгаа юм. Тэгэхээр үүнийг ямар процессор зохион байгуулах гэж байгаа, ямар хугацаанд энэ асуудлыг зохион байгуулах вэ гэдгийг уул уурхайн яамнаас байна уу те? Эсвэл яамнаас ч юм асууя. Тэгээ хоёрдугаар асуулт нь болохоор цаашлаад ер нь бол бас нэг асуулт нь болохоор энэ дээр 1 тэрбум долларын 3-5 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулбал түүний дэнчинд зориулаад 250-аас 350 тэрбум ам долларыг Монгол улсад татан төвлөрүүлэх болцоотой гэсэн байна. Энэ ер нь нэг алдаатай юм ороод ирчихүү, ер нь Монгол улсын эдийн засгаас хэд дахин том юм дэнчин өөрчлөлт орж ирнэ гэсэн ийм өгүүлбэр орж ирсэн байлээ танилцуулган дээр. Энэ хоёр талаар мэдээлэл авъя. За 2 номер намжсан сүрэн дараа. Уул уурхай яам дараа нь эдийн засгийн хөгжлийн яам болж байгаа. За гишүүний асуултанд хариулъя. Ажил төр эрдэс байлгын уул уурхайн бодлогын газар намжин сүр. За Эрдэнэс 5 толгой болон бусад төрийн болон орон нутгийн өмчтэй аж ахуйн нэгжүүд бол уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн 12 цаасны дагуу экспорт гарах бүтээгдэхүүн заавал биржээр арилжаалах зохицуулттай. За одоогоор бол 5 толгой ордын санхин хэсэг дээр бол Эрдэнэс 5 толгой компани үйл ажиллагаа явуулж байна. Зүгээр ашиглалтанд бэлтгэгдсэн бол Бортег хэсэг гэж бий. За энэний бол техник эдийн засгийн үндэслэл 2021 онд батлагдсан байдаг. За төсөл бол 30 жилийн хугацаанд хэрэгжээд 290 орчим сая тонн нүүрс бол борлуулах техник эдийн засгийн үндэслэлтэй. За энэ их хурлын тогтоолоор бол бид нар бол энэ ордыг ашиглах асуудлыг л оруулж ирж байна. Борлуулах асуудал нь бол тэртээ биржийн хууль заасныхаа дагуу зохицуултууд нь ороод явах. Ийм эрх зүйн орчинтай байгаа. За 1 номер нэмж хариулъя сангийн яам. Сангийн яам санжаад орж ирсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга тэр танилцуулга дээр байгаа тооттой хэсэг танилцуулга нь бол эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын хэрэглэх газраас бол боловсруулж орж ирсэн байгаа. Тэгээ тоог нь бол бид алдаатай тоо бичсэн юм болов уу гэж бодож байгаа. Тэр 250-350 тэрбум доллар ч хэдий их найдвар.